За энэ жил би бас нэг Монгол улсад нэг 3 том одоо дэлхийн аялал жуулчлалыг татсан арга хэмжээ болох гэж байгаа. Та бүгд мэдж байгаа нүүдэл шингээр фестивал дэлхийн адууны өдөр болох гэж байгаа тийм ээ. За тэг COP17 болно гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. За нойлын асуудлыг одоо их ярьдаг. Нойл ярихлаар одоо жижиг юм ярьлаа гэж зарим хүмүүс загнаад байгаа. Гэхдээ бид нар нойлоо шийдэж чадахгүй 30 жил болсон байгаа. Энэ жил бид нар яамнаас санхүүжилт гаргаад хоёрын компаниуд ярьж байгаа зам дагах барилтаа бензин колонкууд хамтарч ажиллаж бодож байгаа. Тэнд миний нойлуудыг бий болгож ямар нэгэн одоо 100 км тутамд нэг колонктой хамтарч ажиллах байдлаар тэнд одоо 6 хүний багт хамттай миний одоо нойлуудыг бий боловсон нойлуудыг бий болгож бодож байна. Тэгснээр Монголд ирж байгаа гадаадын жуулчд одоо бас хамгийн хүнд эмч тэр байгаа шүү дээ. Тэгээ одоо нөгөө нойл ярихлаар одоо бас хүмүүс жижиг сажиг юм бити хөөцөлдөг байгаа. Гэхдээ манай гэхдээ хийхээс аргагүй юм байна. 30 жил бид нар тэрийг хийж чадаагүй юм байна. Дээр нь одоо бид нар одоо 3 том музей ашиглалтанд орж таяа тарсан байх. Байгалийн түүхийн музей одоо динозаврын асар том одоо заалтаа тийм музей ихэд одоо 2 дахь одоо Америкийн нэгдсэн улс нэг байдаг. Одоо 2 дахь музей Монгол улс иргэжил ашиглалтанд орж байна. За Монгол улсын археологийн угсаатны зөв музей Төв аймагт ашиглалтанд орж байгааг та хүмүүс харах. Бид нар бас аялал жуулчлалыг татах олон одоо арга хэмжээндийг энэ жил төлөвлөж байна да.